За сайн уу залуусаа, ингээд Syntalk суугийн маань дараагийн бичлэг эхлэхэд бэлэн болсон байна. Та нартай Fire Force анимынхаа үргэлжлэлийг ярьж өгье. За тэгэхээр Fire Force аним маань удахгүй дуусна. За тэгээд хэрвээ бид бүхний хийж байгаа контент маань та бүхэнд таалагдж байгаа бодол subscribe хийгээд лайка дарахаа битгий мартаарай. Мөн манай совог short дээр жижиг анимуудыг хураан гуйлан 2 минутын дотор та бүхэнд бичлэг болгож хүргэхээр болсон байгаа. За мөн үүнийг маань ч гэсэн дэмжиж лайк дараарай гэж хэлмээр. За тэгээд бичлэгтээ орцгоё. 13 дугаар анги маань Биний Марв ахлагч ухаан ороод нар бандаж байгаагаар эхэлнэ. Түлхүүлээд ухаан алдсан бололтой. Тэгтэл Конрад эслэгч маань нэг буланд бараг л ухаангүй сууж байдаг. Тэгээд яваад очтол дөнгөжил амтай голтой байж байдгаа. Бэний ахмад зүгээр үг гэхэд яаж игээд аргаллаа гэдэг. Хүчээ хит их ашигласнаас болоод биеийн шаталт өгсөн байдаг ба галын хүчээ тултан ашиглавал хүн өөрөө шатаж эхэлдэг юм. Тэгээд Биний Марв ийм газар алдаж болохгүйгээд өөрөө ийм байдалд орсон байдаг. Бүх юм дуусны ард 4-р ангийн сорвт хөгшин ангиа дагуулад ирсэн байдаг ба та нарыг хааны тушаалаар албан ёс ор 7-р анги болгоно гэдэг. Ер нь бол хит хүчтэй учир галын хүчнийхэн манайхнаас жоохон зайгаа барьсан нинүүдэг. За тэгээд манай хоёр 7-р ангийг байгуулж газар нутгаа өөрсдөө хамгаалахаар болдог. Манай 8-р ангийн хамт олонд Конрад эслэгч маань өнгөрсөн түүхээ инхүү ярина. Шинраач өөрийн зорилгоо ойлж Конрад эслэгчийг өөрийн тал болгодог. За тэгээд Биний Марв ахмад хүмүүсээс асуухаар иртэл тосгоных нь бүгд хоорондоо муудалцаж байдаг. Энд тэндгүй л бөөн үл ойлголцол болсон байдаг. Нөгөө хоёр цагаан хувцасны хийсэн хэрэг бололтой. 7-р ангийн хоёр ихэр охин хоорондоо муудалцаж байх ба манай хэд очино. Тэгээд учир зүг нь олох гэж байхад нь манай Артур тэсвэр нь барагдаад нэгийг нь очиод шууд л цохиод унагдаг. Жохон хөвтийг шүү дээ. Тэгтэл манай хэд яаж байгаа юм өвчтэй юм уу гэдэл манай Артурыг зодж эхэлнэ. Тэгтэл Артур сайн хараач хүүхэд хувцалсан ч гэсэнтэй хөгшин ах байгаа үстэй гэдэг. Тэгтэл нөгөө цохиулсан хүүхэд нь хувраад үзээрийн хөгшин ах болчихно. За ер нь ингэж л учир начрын тайлагдах ба нэгтээ нэг цагаан хувцастан хүмүүсийн нүрийг нь халааж царайг нь өөрчлөөд байж байдаг. Тэгснээ өөрчилсөн царайгаа хараад уур нь хүрээд дэлбэлж алж бариад энэ цагаан хувцснууд тэгж байгаад ер нь нилээн сайко гарууд байгаа даа. Тэгтэл нэг цагаан хувцастай эмэгтэй орж ирэх ба тэр нь Река тэслэгчийн хэргийн үеэр бидэн рүү ном сум харваад байсан эмэгтэй байдаг. Тэгээд бидний төлөвлөгөө бүгд амжилттай болсон. Одоо бугжуулж эхлэе гэж хэлэхдээ зэрэгцэн тосхны энд тэндгүй л буг гарч ирдэг. Цагаан хувцаснууд алсаас ажиглах ба энэ үмэнийг далимдуулж 8-р ангийнхныг бяцлаагээд хөдөлж эхэлдэг. Манай 8-р анги бугуудыг нойрсуулахад тусламар байвч 7-р ангийн газар нутагт бол хөдлөж чаддаггүй. Харин ард иргэдийг нь аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэхээр болдог. Энэ үед тэдэн рүү галт сумар харвах ба Шинрэ Артур хоёр тэдний анхаарлыг татаж барихаар харвсан зүг рүү явцгаадаг. Харин манай хэд хүмүүсийг нүүлгэх гэж нэлээд үзэгч хүмүүс хэд хүмэж чаддаггүй. Артур Шинрэ хоёр маань харин хөөсөөр цагаан хувцснуудыг барьж авна. Тэгээд тулалдаж эхлэгч манай хоёр нэг л бүтлэхгүй гар нийлж өгдөггүй. Эцэст нэг юм эвлэрхээр болж тулалдаж эхэлдэг. Тэгээд манай хоёр бараг л ялдагч нөгөө харваач хүүхэн нь зугтахаар болж харин нөгөө залуу нь шавж идчихдэг. Аро! Нигаска! Мөши! Энэ үед Биний Марв ахмад маань нэг бугийг нойрсуулад бусад бугийг нойрсуулж эхлэхээр шийдэн 13 дугаар анги маань өндөрлөдөг. За ингээд дараагийн анги руугаа орцгоё. 14 дугаар анги маань Конрад эслэгч болон Биний Марв ахмад хоёр маань ярилцаж байгаагаар эхэлнэ. Манай Биний Марв ахмад өөрийгөө удирдагч биш, Конрад эслэгчийг удирдагч байхаар хүн гэж боддог юмсан ч. Яг энэ үед Конрад эслэгч Биний Марв ахмадыг маань зоригжуулж чи бол жинхэнэ удирдагч хэмээн ятгаж зоригжуулдаг. Тэгээд манай Биний Марв ахмад сүйтгэхэд үгүйгээд бүгдийг нойрсолж эхлэхээр болтгоо. Тэгээд аврах том цамхахыг галын хүчээрээ агаард нисгэж түүнийхээ ороо дээр зогсоод Асакуса тосгоны ард иргэдээ дүрээ хувиргасан дайснууд бидний хооронд нь үл ойлголцуулж байна хэмээн юу болж байгааг тайлбарлаж өгөх ба ард иргэд нь юу хийх вэ гэхэд буг болон галыг 7-р ангийн хамт олон бид хариуцна. Харин та хэд хоорондоо зодолт жинхэнэ Асакусагийн иргэд хуурамч амьтдад хизээч ялагдахгүй гэдэг. За тэгээд өстой зодооны наадам болно.
Шинээр Артур хоёр руу үзэгдэл шилжих ба нөгөө шавж идсэн залуу чинь нэвэртэй бүг болоод хувирчихдаг ба түүнийг нь чөтгөр гэдэг. Тэгээд манай хоёр түүний эсрэг тулалдах болдог. Гэхдээ бүг болсон нөгөө цагаан хувцастай хит хүчтэй байх ба манай Артур дийлэхгүй байдаг. Харин Шинээр түүнийг хараад өнгөрсөн дурсамжинд сэргэж энэ үед хөл нь яс болчихсон харагдах ба маш их айдаг. Тэгтэл хажуу талаас нь нөгөө харваач хүүхэн Адоло холболт байсан уу? Чи галын хүчинд байхааргүй нэгэн юм. Чиний гал бол чөтгөрийн хүмүүсийг устгах гал гэдэг. Адоло холбоос гэдэг нь галын өөр ертөнцтэй шууд холбогдох хүч гэх юм уу да. Тэгж хэлээд нөгөө харваач чинь алга болчихдог. Яг энэ үед нөгөө буг болсон цагаан хувцастан чинь дайрах ба ширүүхэн тулаан болно. Манай хоёр ялагдаж байтал Бенемора Ахмад маань нисэж ирээд би бол чиний өрсөлдөгч байна гэд нөгөө бүгтээ тулдгаар болдог. Үзэгдэл солигдож манай Маки их хоёр маань 7 дугаар ангийн ихэр охины хамт нөгөө ихрийг нь хайсаар болдог. Энэ хоёр ихрийнхэн хүч нь ихэр галт үнэг болж хувирдаг дохиуч байна лээ. За тэгээд Бенемора Ахмад маань тулалдаж эхлэх ба бас л галзуун тулаан болно. Тэгээд манай Бенемора Ахмад нөгөө бугийг чинь тэнгэр рүү давч нисээд тэнд дуусгах гэх ба нөгөө харваач хүүхэн чинь байшингийн дээвэр дээрээс Бэни Ахмадыг харах гэж байхыг нь Конрад эслэгч хараад Шинрагаас тусламж хүсэж орилдог. Шинра энэ үед Тамакиг аврахад ажилласан шиг хөлн ямар нэгэн зүйлийг мэдэрч Конрад эслэгчийг гэдгийг нь мэдээд өнөөх сумыг зогсоохоор бараг л фуучин шиг хурдаар нисэж очиод сумыг зогсоод. Энэ үед Бэни Ахмад Шинра руу үлдснийг нь надад дадаг гэд өнөөх бугийг чинь ганцхан хүчрэхэг цохилтоор л хідэн хэсэг болгоод устгахчихдаг. Аргагүй л хамгийн хүчрэхэг галын цэрэг юм. За тэгээд хотч зэгцэндээ орж маш их хүч ашигласан Бэни Ахмад маань тэнгэрээс унж байхад Шинээр очиж аваад ирэх ба үлдсэн цагаан хувцснууд чухурж бүх зүйл цэгцэрнэ. Өглөө болж хотын засварын ажил явагдаж байдаг. Манай хэдийн судалгаар ирсэн үйлдвэрийн шатчихсан цагаан хувцснууд өлмөрөө баллсан байдаг. Гэсэн хэдий ч манай хэд 7 дугаар ангитай Японы уламжлалаар хундаг солилцож хамтын ажиллагаа анд нөхдийн бэлэгдлэр ёслол үйлдэж сайхан найзууд болох ба хэдэр өдөр Бэни Ахмад маань анхудаа нэмсэглэж манай хэдийг гайхшруулснаар 14 дугаар анги маань өндөрлөнө. За ингээд саяны 2 анги маань хэр санагдвдаа залуусаа. Тэгэхээр Fire Force аним маань дуусахад одоо season 1 маань дуусахад хэдхэн анги үлдсэн байгаа. Тэгээд үргэлжлүүлээд ямар сонирхолтой аним болон киног яриулмаар байгаагаа комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За мөн манай сувгийг subscribe хийлгүүгээр бэлдсэн контентийг маань лайк дарлгүйгээр үздэг маш олон үзэгчд байгаа. Тэр хүмүүс маань бас лайк, subscribe дараарай гэж хүсэж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай. Үдсэн аним болгон шинэ ертөнцөд авчирна. Синтокс уу байлаа. Болцсон уу?